За ингээд Шанхайд хөрөг ирлээ. Тэгээд маш их шүн ирсэн. Нэгдүгээр, хоёрдугаар нөгөө онгоц бол нэг их цөөхөн үнэтэй ирлээ. Чухам яагаад гэхээр нөгөө хүн цөөхөнтэй учраас одоо энэ удаагийн онгоц болохоор нөгөө Гонконг руу присат хийхээр ийм нөхцөлтэй явж байгаа юм байна. Хүн цөөхөн. Тэрнээс Шанхай руу ирэх хүмүүс маш дуртай юм байна. Хэлээ гэхдээ бас хэцүү юм байна. За бас нэгэн ингээд сонин сайхныг ингээд заавал дуулах хэрэгтэй. Шинэ хүмүүс би нөгөө одоо Монголоос гарахдаа би одоо Шанхай монголчуудын групп руу ингээд ороод за би гişүннэ гэж зөндөө юм асуугаад зарим нь сайхан хариулаа, зарим нь заастаа тэрийг мэдхгүй байхдаа яадгийг ингээд өөр хүмүүст ингээд сонин хариулт энэ өгсөн байсан. Тэгээд бити тэгээсээ гэдэг үүднээсээ би одоо энэ удаа бас илчих гээд байна. Хоёрт гэхэд хил дээр ирээд монголчууд маань нөгөө мэдхгүй хүмүүс чи асуудаг юм байна чаавс. Одоо яг энийг яг яна одоо би яг ачаага ханаас авах уу? За юугаа нөгөө одоо би яаж бүртгүүлэх үү, яах вэ, ийх үү гэж декларацаа яаж бүгэлэх үү гэж ингээд ийм байдалд ордог юм байна. Тэгэнгүүт манайхан нөгөө одоо төлөв мүлгүүд шиг тийм бие биендээ тусалдаг биш. Зарим нь бол зүгээр өнгөрөөд явцдаг. Тэр үедээ л зарим нь ингээд яг тэр одоо паспортоо таниулж явах хооронд бол цаашаа тэнд очирч штэ гэд ингээд ийм сонин ийм үг хэлдэг юм байна. Ингэж бити байгаа чи яагаад гэвэл энэ чи биднэр чи цөөхүүлэх нэ. Нэгдүгээр, хоёрдугаар чи явсан байж болно. Чи энэ газар руу очсон байж болно. Гэхдээ чи өөрийнхөө яагаад мэддгийг хилээд өгчдгүй юм. Тэр чи хилээд өгч болно шүү дээ. Тэгэн бол чамд баярлалаа гэд харин чи хүний баярын дунд умбаад хаа дуртай газар руугаа ингээ явна гэсэн үг баггүй юу? Тэгэхээр энэ дээр бас нэг бие биендээ ингээ жоохон хандлага өөрчлөөч. Бид нэр яагаад дандаа тангарах хамгүй ийм муухай байх ёстой юм. За финиш энийг боллоо. Яг энийг бол хүн болгон санаж байгаасаа гэдэг дээрээ би хэлж байна. За Шанхайд ирээд онгоцноос буухад чифт чимээгүй. Нөгөө маш их хүн байсан. Гэлээ чифт чимээгүй. Нөгөө нэг одоо Бээжин ордож чадаагаа ингээд шаагаад байдаг шүү дээ. Им тэгдэггүй юм байна. Яг л нэг Европчдсан. Чифт чимээгүй явдаг нь яваад зүгээр урсгалаараа ингээд явж байна. За хүмүүсийн хувцлалт энтрийг ингээд ажиглаж яхад би энэ яг хятад түгэн байна да гэж бодохооргүй юм гоё юм байна. Гоёыг харахад ер нь би гоёыг харахыг хичээдэг. Дандаа муу юмыг харахыг хүсдэггүй. Угаасаа амьдрал гэдэг юм нүгтэй хасахтай, ирээдээ бараатай л байгаа. Тэрний би гоё ирээнийг харахыг хүсдэг, барааныг харахыг хүсдэггүй. За ингэнгүүтээ энэ чи шүн бууж байгаа учраас нөгөө тусдаг хүмүүс нь одоо энд гэр бүлтэй найз нөхдөд хүмүүс нь яваад өгчдөг юм байна тасаад. За энд нөгөө ерөөсө буудлаа авч амжаагүй хүмүүс нь энд бас хоноод маргааш буудлаа авна гэсэн одоо тийм чиглэлтэй байдгийм байна. Би бол Монголоос бас яг хятад хөтөч гэдэг юм нэг юу байсан, блок байсан. Тэрнтэй холбогдоод ингээ бүх юмаа заалгаад яриад хэлээд за энэ буудлыг авъя гэдэг энэ буудлыг аваад ингээд бүх юмд нь туслаа. Одоо жишээ нь ингээд би хоол өнөөдөр нэг хоолны газар очиход тэр газартай надад холбоод өгөөд ийм гоё бас тус дэмий үзүүлсэн. Манай монголчууд ихэнх нь тийм ганц нэг л тийм ирээвэр хураавар хүмүүс байдаг. За энд ирчихэд юу яадаг юм бэ? Уцаад явахдаа бид нар чи энд чи 2 дугаар терминалаар ирсэн. Терминал 2-оор ирсэн. Буцахдаа Гонконг руу гэх чинь терминал 1-ээрээ. Тэгэхээр хүн тэрийг пледээ сайн ажиглаж явах хэрэгтэй. Андуураад энэ 2 дээрээ шимээ 2 дээрээ ингээд цагаад талгаад ирвэл сүйд болно. Тийм учраас эхлээд хонжоогын ашиг тус юунда байна вэ гэхээр тэр бол ерөөсөө нөгөө одоо эргээд ирэхэд терминал 1 нь хаана хайлаа. За одоо эндээс яхад би
өглөө ингээд явлаа гэхэд чинь таксийн суул ямар байдгийг, метрон суул яадаг юм бэ гэдэг ингээд бүх юм одоо энэ мэдээллийн одоо тасгаас нь гэхүүдээ тий эндээс нь ингээ асуугаад мэдээд бүгдийг. За одоо энэ такси нь бол ингээ 21 км явах юм байна. Тэгээ 61 юан гарах юм байна. А гэхдээ бэлэн кэшээр үйлчилвэ. Дандаа ийм картаар үйлчилнэ гэж байна. А метро нь бол кэшээр үйлчилж болно гэдэг ийм зүйлийг хэлж байна. За ирээд бид нөгөө уцаа цэнэг утсан цэнэг дуусаад байгаа шүү дээ. Уцаа цэнэг гэхээр бид нэр залгуураа их зөв авч явах ёстой. Европын за тэгээд нөгөө Корегийн энэ залгуурыг аваад явбал ерөөсөө болохгүй та сандарна. А гэхдээ бас байна. Тэр нь хаана байна гэхээр нойлын 3 давхар ер нь альч нойлын юм юунда байж байна. Тэгэхээр тэр нь мэдээж уцаа залгаж юу ячаад өөрөө ингээс юм сонирхоод явхад энд бол ямар ч хулгай зүйлгээ нэг одоо яана ирсэн чинь нөгөөх нь алгуулсан тэр тийм юм байхгүй. Энэ учраас тэрэн дээр бүү аяагаараа. Хоёр гэхэд өглөө босчоод халуун кофе, цай ч юм уу одоо халуун ус, үтэн ус уухад бол ерөөсөө тэр 3 давхарт байна шүү. 3 давхарт байна. 3 давхарт ийм том нойл байд юм байна. Тэрэн дотор тэрний яг олох үнцгт нь ингээд байж шүү. Тэрийг бас ажиглаад аваарай. А яг тэр уцаа сэнэглэх үед бол хүн болго уцаа сэнэглэх учраас би яг тэр нойл руу ороод сайхан тайван ачаага бүр гоё баглаад боогоод цэмбилгээд энэ хооронд нь шүү дээ. Ингээд гих мэтчлэнгээ хийчтэй. За өөр зүйлийг ингээд би ярихад юу яадаг юм бэ? Унтаж хэвтэх. Энд чи амрын шүү дээ. Тэгэд тэрийг бол ерөөсөө санал болгоныг хүмүүс эзэлсэн байдаг юм байна. Тэгэхээр хүн яах ёстой өөрөө амрахын тулд сэргэлэн байх ёстой. Энэ бол хүний нутаг хамгийн баримтлах ёстой. Ерөөсөө яаж л сэргэлэн байх вэ? Яаж л овжин байх вэ? Яаж л боломжийг бий болгох вэ? Яаж л өөрөө ингээд ийм ганцаараа явж ирсэн зовхгүй байх вэ гэдэг шийдлийг өөрөө гаргаж авах. Гэх жишээний ийм гоё юмнууд бай. А ингээд би одоо буудлын руу явна. Тэр хоорондоо би таксины жолооч ямар байдаг юм бэ? Бас хятадч гэсэн жоохон гадаа одоо жоохон биений таньчихаар жишээний болчихно л да би. Тэм учраас тэр талаас нь яа чинь хажуунаас нь би Шанхайд яагаад ирээд зорж ирж байгаа юм гэхээр Шанхай чи өөрөө аль хэзээ Шанхай шүү дээ. Тэм учраас Шанхай бүгд найрамд хятад ард улсын Бээжин хоёрын ялгааг харах гэж байгаа юм нэгдүгээр. Хоёрдугаар Шанхай гэдэг бол миний хүүхэд насны миний ном уншаад байж хахад ерөөсөө л тийм чинь нөгөө л одоо яг тэр дайны үед чинь жинхэнэ нөгөө тагнуулын авсан байсан. За тэгээд ерөөсөө Шанхай аль хэзээний л нөгөө Европчсан гэдэг ийм санаа байдаг, ойлголт байдаг учраас тэрийг би ажиглах гэж байгаа юм. Хоёр дахь би зам чухам яадаг, метро яадаг, таксин яадаг гэд за мэдээж хэрэг хоол. Аливаа нэг аялалд бол хоолгүй явна гэдэг ойлголт байхгүй. Хоол идэх гэдэг шиг хүн хотоодын дүүрэн учраас бүр их гоё юм гоё сайхныг харна гэдэг ингээд зөндөө юм давуу тал их байгаа. Гэх жишээний энэ болгоныг ингээд ажиглаад явна. Тэр ажигласан болгоно хар хүнцгөөрөө та бүхэндээ би бас танилцуулна, мэдрүүлнэ. Миний одоо хар хүнцэг блог байгаа. Тэрэн дээр би тавина. Дээр нэмээд Facebook-ийн одоо journalist Моги гэж байгаа. Тэрэн дээрээ тавина. Монгол багтлаа би өөрийнхөө нөгөө Моги мөнгөцгээ би хаасан. Яг л сая нэг юм 2 симтэй, 1 симтэй олдстой байсан чи 2 симтэй болохгүй нөгөө ажиллаа тэгээд амьдралаа гэдэг ингээд зааглахгүй бол ерөөсөө болохгүй болохоор нь бас тэгээд солилцсон чи хамаг юм ингээд бүр өрн тараа ингээд эргэждэг юм байна. Тэр болгоно ингээд юу яцсан учраас миний одоо уртлын Facebook-ийг би бүр хаасан байгаа, шинээр нээсэн байгаа. Гэх жишээний ийм болгоно ерөөсөө энэ болгон хар хүнцэг надад дандаа шинийг авчирж байгаа учраас
шинэ болгонтой би өөрөө учирч байгаа учраас шинэ болгоныг би бусдад түгээхийг хүсэж байгаа учраас ингээд та бүхэндээ ерөөсөө алхам бүртээ явсан болгондоо би сонин сайхныг би ярина, үзүүлнэ, харуулна. Яг гэвэл би өөрөө харсан юм чинь тэр болгоно яг та бүхэндээ харуулна. Тэгээ хүний нутаг хин нэгэндээ тусалж байгаарай. Ингээд ерөөсөө л ингээд хүн чинь ингэдэг юм байна шүү. Ингээд би л авдагдэм байна. Өөрийгөө ерөөсөө ажигладаггүй байсан. Яг гэвэл за энэ хин ямар хүн шинэ ирж байгаа юм бол за энэ бол зурччуул байна да. За энэ гээд ингээд ажигладаг юм байна. А шинэ хүмүүс бол ингээд бэлтгэнээр ингээд хөөхөн байдгийг байна. Тэрэндээ тусалж байгаарай. Бүр гүйж очиод тусалж байгаарай. Энэ чинь бол таны ерөөсөө дахиад ингээд амьдралын чинь алхам болгоно тэр хүн баярлж байгаа учраас та сайхан амьдрал чинь сайхан бүх юм чинь ингээд сэтгэгчлэн одоо бүтхийн нэгэн шинжүү. Тийм учраас бие биендээ ингээд гоё эвсэг бай. Монголчууд эвтэй бол одоо бүх юмыг ялан дийлэн. Ийм учраас тэгээ сайхан эвтэй байгаарай. Ингээд гайл дээр харин нэг сонин ингэдэг юм байна. Шинэ хүмүүсийг заавал шалгадаг юм байна. Бүр хэдэн хоног хонхоо яах гэж ирж байгаа юм. За буудал чинь хаана юм гэд тэр мөнгө төгрөг ерөөсөө тийм юм асуудгүй юм байна. Их жишээний юм. Гэхдээ бид нэр маш гоё ааштай байдаг юм байна. Сайхан инээмсгэлсэн ирээн дашгад бас хатуу шүү дээ. Нэг л ингэсэн хүмүүс одоо гайлийнхан байдаг гэсэн чи энэ тийм биш. Ерөөсөө нөгөө европчсан учраас маш гоё байдаг юм байна. Энэ надад хүн ерөөсөө альва нэг юмны анхны юм хүнд сэтгэлд нь ямар гоё тод буудаг үлээ яг тэрний жишээ л надад ингээ харагдчихлаа. Тийм учраас энэ болгоныг ингээд ажиглаж байгаа учраас та бүхэндээ бас хэлнэ зөндөө хэлнэ. Очоогүй очихынсан гэдэг бодлоо би ер нь Шанхайд гэж байгаа л нэг очиндоо нэг ивэн таарахаар альва нэг юмны ив таарах, ийм таарах гэж нэг байдаг. Яг тэрийг хүлээндэ гэжсэн. Тэгээд энэ хүлээлт юм нь мөрөөдлийн мэн, бодлын мэн нэгэн үзүүр нэгдэшээ. Тэгээд харханцэг аялалаа хамтдаа өдөр хамтдаа явна. 2000 оноос эхлээд би анхны аяллыг Монгол багтаалаараа анхных шүү. За тэр бусад аялал бол миний дараа шүү. Яг үннийг хэлэхэд битээ тэр аяллынхан бас ууралчаарай. Ингэж эхэлжсэн. Тэгээд энэ бол аливаа нэг зүйл юм. Хугацаа юм да. Хугацаа гэдэг хүн аялна гэдэг юм үүсэх ёстой. Аялна гэдэг бол юмыг харах ёстой. Аялна гэдэг бол сэтгэл зүйн баясгах ёстой. Аялна гэдэг бол ухаан хэлэх ёстой. Энэ бол аяллаа хамгийн том баримт зарчим. Танд тусалж байгаа, таныг гоё болгож байгаа, таныг ухааруулж байгаа, таныг эх орноос самгалцлыг бий болгож байгаа, илгэн саднаас самгалцлыг бий болгож байгаа гэдэг ингээд маш олон дагалдах зүйл байдаг учраас та аял. Та хоёр талх идэх байсан бол нэгийгээ идээд нэгийгээ аргашаа мартаад бай. Тэгжээтэл аяллын чинь мөнгө хурлна. Нөгөө хуримтлал гэдэг чинь энэ. За ингээд өнөөдрөөс эхлээд Шанхай аяллынхаа олон сайхан зүйлийг үзүүлэх болно.